Тий. За сайн байцгаана уу. За подкастынхаа одоо дараагийн бас хүндтэй зочныг одоо урахад бас бэлэн боллоо. За насаа агчтайгаа дахиад бас одоо өөр сэдвийн талаар хамт ярилцахаар боллоо. За насаа агч маань Монголд очсон байгаа. Тэгээд өөрийн хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулдаг болсон байна. За тэгээд насаа агч одоо сүүлийн үед одоо ямар сургалт зохион байгуулж Монголда яагаад ирсэн бэ? Энэ талаараа бас жоохон дэлгэрэнгүй ярина уу гэд эхэлчих. Тэгээ хоёлаа цааш яриагаа өрчлөөд явъя. За сайн байна уу За, насаа. За сайн байна уу? За, за ажил төрөл нь өндөргөө тий. энэ За, би саяхан 7 сард Монголдо ирсэн. Тэгээд ирээд одоо хувь хүний хөгжлийн талаар сургалт одоо эхлээд бол би онлайнаар явж исэн. Одоо бол танхимтай хосолж байгаа. За, би сүүлийн 4-5 жил Япон улсад ажиллаж амьдрахдаа бас харилцаа хандлага тий Япон улс чинь бас дэлхийд харилцаа хандлах талаараа ер нь дээгүүр ордог юм улс. За тэгээ тэр улсад ажиллаж амьдарч байхдаа харилцаа хандлага хүн өөрийгөө яаж зөв удирдах те зөв одоо ажил амьдрал дээр өөрийнхөө сэтгэл зүгт зориулж ажиллах вэ гэд одоо энэ тал руугаа ерөнхийдөө сүүлийн 4-5 жил судалгаа хийж одоо ажиллахдаа би одоо Япон улсад бол ерөнхийдөө өөрөө сурч хөгжиж хувь хүний хөгжил тал руугаа өөрийгөө хөгжүүлж за Япон улсаас энэ тал дээр энэ улсын хүмүүс нь ингэж ажил хийдэг юм байна, ингэж одоо өөрийгөө хөгжүүлдэг юм байна, ингэж хүнтэй харьцдаг юм байна гэсэн талаас нэлээд одоо судалгаа хийж суралцаж те хөгжүүлж ингэж ирсэн. Тэгээд ирээд энэ чиглэлээрээ одоо өөрийгөө ч өөрчилсөн те өөрчлөлтөөсөө би бусдад одоо сайн сайхан мэддэг чаддаг юм а хэлж өгөө гэд ингээд хувь хүний хөгжлийн сургалтаа эхлүүлээд явж байгаа. Тэгээд хувь хүний хөгжлийн сургалт маань онлайн болно. Танхимаар. За бас дээр нь би нөгөө албан байгууллагуудад очиж нөгөө сургалт орж байгаа. За албан байгууллага дээр би яагаад сургалт ороод байгаа вэ гэхээр албан байгууллагын ажилч одоо хүний нөөц нь өөрөө хувь хүний хөгжил тал дээрээ сайн байгаад ирвэл одоо тэр компани хүний нөөц доктортой тэгээд тухайн компани ажил нь бол үр бүтээлтэй явагдана. Тэгээд тэр хувь хүн ч гэсэн амьдрал ахуйн сайжрах юм боломжтой. Тэгээд энэ чиглэлээр сургалт ороод явж байгаа. За маш их баярлалаа. Япон улсад ч маш одоо өндөр хөгжилтэй болсноос шалтгаан ч одоо бас ингээд нөгөө харилцаа хандлах талтай маш үнэхээр хөгжсөн байдаг юм байна. Хүмүүстэй байнга ингээд баярлалаа, сайн байна уу ингээд ярилцах тийм ингээд бүхэлдсэх энэ дэр бол үнэхээр номер 1 гэдэг ерөөсөө дандаа ингээд баярлалаа. Тэгээ уучлаарай гэдэг үгийг одоо байнга хэлдэг юм байна. Одоо би ингээд дотор нь ингээд бас ажиллаад явж байгаа хүний үед бас яг ингээд мэдэрч байгаа. Тэгээд за таны хувьд одоо ингээ ажилласнаар бол одоо энэ хүмүүст бас ингээ хилээд өгчигээд бодож байгаа одоо Япон хүмүүсийн харилцаа хандлага, Монгол хүний харилцаа хандлага за юугаараа ялгаатай байна? Одоо энэ дээрээ нэг ингээд нэг за засаад өгчүүл одоо бас зүгээр юм шүү гэд нэг хүмүүст хилчих үү одоо бас юм юу байдаг вэ? Одоо энэ талаараа та юу гэж бодож байна? За энэ нөгөө нэг яалтчгүй одоо нөгөө тухайн улсын тухайн одоо Япон улс болохоор нөгөө хүнээ их хөгжүүлдэг одоо хүн дээрээ маш их анхаардаг ийм улс юм бэлээ. Тэгээд тэр тухайн одоо хүнээвэл баг ийм бүр жижигхэн хүүхд ахаас нь ингээд бүх одоо тэр хүний одоо хувь хүний хөгжлийг бол бүр хүүхэд ахаас нь ингээд төлөвшүүлждэг. Бүр ингээд цэцэрлэгт ахаас нь заачдаг юм бэлээ. Тэгээд ирэнгүүд нөгөө хүүхдүүд чинь яг хүүхд төр жоохон цэцэрлэгт байх үеэс төлөвшөөд ирэнгүүдээ би хүнтэй яаж харьцах ёстой юм те би энэ хүнтэй ингэж мэдлж харьцах ёстой би энэ хүнийг ингэж хүндэлж харьцах ёстой гэдэг юмыг бүр ингээд хүүхэд ахаас нь заагаад өчтдөг. За тэгээд ирэнгүүд нөгөө мэдээж ээж аав нь тухайн тэр улсынхаа дүрм журм одоо хууль захирагдан тэр тухайн улсынхаа одоо харилцаа хандлаганд ингээд нийцж ангиж өөртөө төлөвшсөн учраас хүүхдүүдтэйгээ бас яг тэг одоо юугаар ханддаг хүүхдүүдээ одоо мэдлэх одоо жишээлбэл ингэдэг штэ Японд одоо чи инхээ өөрөө Японд амьдарч байгаа гэрээсээ гарахдаа би яваад ирья гингүүд гэртээ үлдсэн хүн нь
сайн яваад ирээрээ амжилт хүсье гэж хэлдэг. Орой гэртээ орж ирэхдээ би ирлээ гэж орж ирэнгүүд нь сайн одоо ажиллаад иргүү тий чи минь иргүү гэж ингэж угтаж авдаг. Энэ бол ерөөсөө бидний анхан шатны одоо нөгөө бие биенээ хүндэлж байгаа хэлбэр байхгүй юу? Тэгээд манайхан дээр үед бол бидний жоохон хүүхэд тахад настай хүмүүсийг ингээ харж хахад цагаан сараар ингээ нөгөө амар байна уу гэл тэ тэр үед чинь сайн байна уу? Одоо бол бид нар чи хаа юу вэ гэж ярьдаг болцсон шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө мэдлэг бие биенээ хүндлэх гэдэг юм чинь байхгүй юу? Тэгэхээр бид нар сайн байна уу та гэдэг үгийг ард нь хэллээ гэдэг чинь тухайн хүнээ хүндэлж гин гэсэн үг байхгүй. Энэ ерөөсөө бидний харилцааны анхан шатны маш чухал одоо үг хэллэгний хэлбэр гэсэн үг байхгүй. Тэгэхээр Японд болохоор тэгдэж штэ. Дэлгүүрт нь оронгууд хүртэл та давтаа морилно уу гэд. Тэгээд юм хотлоод аваад гарсны дараа тий дараа дахин ирж үйлчлүүлээрэ баярлалаа гэд ингээд нэгээд инээмсэл. Тэгээ Япон бол ерөөсөө инээмсэл гэдэг нь маш чухал штэ тий. Үйлчлэгээний байгууллага төрийн албан одоо бид нар бичиг баримтаа хөөцөлдөөд очиход хүртэл тэр хүний бичиг баримтыг бүр ингээд бүр дуустал нь тэр хүнд ингэж нөгөө хэлж өгдөг тий. Бүр ингээд би нэг имлэг дээр очсон чи бүр ингээд хажууд суугаад ингээд нөгөө хажууд ингээд сүгэр суучаад юм асуугаад би бүр санаа зовоод тэгдэв байлаа шүү дээ. Бүр ингээд нөгөө дэлгүүрт нь хүртэл ингээд оронгууд бидний өмнө ингээд суучгаад гутлын маань бараг тайлах гад идэг шүү дээ. Гутлан өсвөлж үзүүлэх гээд. Тийм тэгэхээр энэ нь нөгөө бидний харилцаа хандлага одоо хувь хүн дээрч тэр албан байгууллага дээрч тэр үйлчлэгээний байгууллага дээр бас хувь бизнес хийж байгаа хүмүүс хүртэл энэ дээр маш их одоо ингээд нөгөө өөрсөндөө одоо би энийг ингэх ёстой би энэ хүнийг ингээ хүндлээд харьцчвал энэ миний ажил энэ миний бизнес гэдэг тал дээрээ тухайн хүндээ хүндэтгэлтэй хандах нь маш чухал. Энийг би нөгөө харилцаа хандлага амжилтын эхлэл гэдэг ингээ яриад байгаа юм чинь ерөөсөө энэ анхан шатны энэ үг хэллэг үйлдэл энэ харилцаа чинь л ерөөсөө хүнд ингээд нөгөө хүндлүүлж байгаа гоё мэдрэмжийг авчдаг. Нөгөө хүн хүндлээд харьцчихаар өөртөө ч гэсэн гоё мэдрэмж авдаг. Энэ чинь ерөөсөө харилцааны соёл ахгүй юу. Тэгээ энийг бид нэр ингээд гоё хөвшүүлжээд ингээд сурчууд бид нар албан байгууллага дээрээ тий хамт олон дундаа анги хамт олон сургууль дээрээ гэр бүл дотроо за тэгээд цэцэрлэг сургууль дээр хүүхдүүд хүртэл хоорондоо бие биенээ хүндлэлтэй харьцсан гэсэн үг байхгүй юу. Ингээд ирэнгүүт бид нар гадаа автуусан суусан ч бие биентэйгээ хүндлэнэ. Ингээд ирэхээр бид нар уурахгүй, бухимдахгүй, стресстгүй бие биентэйгээ муухай үг хэлдэг хэлэхгүй. Энэ ерөөсөө хамгийн анхан шатнд бид нар энийг хөвшүүлээд сурчвал энэ чинь бас нэг гэсэндээ хөгжил дэвшил байхгүй юу те хувь хүн талдаач тэр яг улс орон талдаач тэр энэ маш чухал. Тэгэхээр би энийг нөгөө харилцаа хандлага амжилтын эхлэл гэдэг юм чинь энийг хүн болгон ингээд сурчвал ерөөсөө цаашаа ажил хийж байгаа хүн дээрч тэр бизнес хийж байгаа хүн дээрч тэр одоо сурч боловсрч байгаа хүмүүс хүртэл энэ дэр өөрөө зөв төлөвшөлтэй болоод ирдэг. Яг үнэ. Бид нар одоо нөгөө дээрүүд ах ихчээ хүндэл одоо ахмад настай хүндэлж хайрц гэдэг ингээд бас бидний нөгөө өвөг дээдсийн сургаалт бас ингээд заагаад өгсөн байдаг гэсэн шүү дээ. Яг тэр маань одоо үед бас нэг жаахан алдагдах тийш хандаад байгаа юм болоо. Тэрийг бас нэг жаахан сэргээгээ те ахмад хүмүүсээ хүндэлж хайрцаад хүнтэй ер нь хүндэтгэлтэй хамт хайрцахыг л одоо ер нь Япон улсаар бүрэн утгаар нь бүр ингээд хэрэгжүүлсэн улс санагддаг харин надад очсон бас. Тий. Энэ бол ерөөсөө маш чухал. Тэгээд нөгөө нэг энэ айгүй ойлгомжтой байдаг л та. Ингээд тухайн байгууллага одоо Японд бол ингээд ороход хүртэл ингээд тухайн байгууллага дээр те танд юу хэрэгтэй байна? Би танд юугаар туслах уу? Гэт ингээд асуусан юмыг бүр ингээд нөгөө гүйцэд тэр хүнд нөгөө хэлж өгчээж тэр хүний нөгөө ажлын үр дүн гэж өөртөө ойлгох юм байлээ тий. Тэр хүнд сэтгэл ханамжийг хүртэл ингээд төрүүлэх хүртлээр сэтгэл ханамжтай гаргах хүртэл үйлчлдэг гэсэн үг. Тийм гэхдээ бас энэ дэр бас нэг нэг тал байгаа л да. Бид нар чинь энэ л одоо надад үйлчлэх ёстой гэдэг нөгөө үндэ бас бид нар ингэж нэг дээрэнгүү тэ эго өндөртэй бардам зангаар харьцаж болохгүй. Адилхан хүү юм чинь адилхан би үйлчлээ авж байгаа тэр хүн надад үйлчж байгаа гэдгээр харилцан би биенээ хүндэлжил харьцах нь хамгийн чухал юм байл. Тэгэхээр би албан байгууллагууд дээр бүр очоод
нөгөө ийм харилцан яриа хийгээд сургалт би саяхан бас нэг компанид гэр групп дээр орсон л доо. Тэгээд ингээд бүр ингээд нөгөө амьд харилцаа үүсгээд ингээд сургалт орсон чи айгүй гоё санагдсан. Тийм. Тэгээ одоо энэ миний зарлаад явж байгаа сургалт болохоор онлайнаар явагдаж байгаа. Онлайнаар гэвэл хөдөө орон нутагт те өөр гадаад одоо хаанаас ч ирсэн оролцож олно. Тэгээ би энэ сургалтын дээр болохоор яг нэг юм багцлсан хүнд хэрэгтэй яг 5 сэдв аваад ирж байгаа. Нэг нь болохоор харилцаа хандлага, хоёр нь болохоор нөгөө дадал зуршил биднэрт хэрэгтэй шүү дээ те. Бид нар заавал нэг сайн талын зөв хий гэсэн юм ингээд дадал зуршил болгочоод тэр бас үр дүнтэй. Дээр нь бид нар бас нөгөө талархаж сурыг сэтгэлгээгээ өөрчлөе те. Бид нар бас алдаасаа оноод хүн болгон тийм мундаг сайн бол байхгүй шүү дээ. Бүх хүн л алдаа оноотой явж байгаа. Тэрэн дээрээ бид нар зөв болгочих гэсэн ийм өөрчлөлтийг хийх чадвартай байх хэрэгтэй. Тэр нь болохоор талархаж сурыг гэдэг ингээд сэтгэлгээний сургалт байгаа. За тэгээд хувийн санхүүгийн зөв төлөвлөлт. Тэгээд дээр нь хамгийн зүйлд нь болохоор миний үн цэн юу юм бэ те. Бид нар бүгд л нэг гоё тим юм хийчихсэн гэсэн өөрийн хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ те. Тэр зүйл дээр бид нар өөрөөсөө тэр зүйлээ бид нар яаж олж гарах хэвээр би ер нь тэрэн дээр яаж төвлөрөх хэвээр гэдэг өөрийнхөө үн цэнийг олох ийм хичээлүүд орж байгаа. Тэгээ тэр нь болохоор 7 хоногт 2 удаа сард 10 удаагийн ийм оролттой. Одоо энийг бол би байнга сар болгон цаашаа ингээд хичээлүүлэх гэж бодож байгаа. Яг гэвэл энэ бүгд хүнд хэрэгтэй сэдвүүд учраас яг ямар гоё сэдв бэ те. Үн цэн гэдэг чинь одоо маш чухал сэдв биш те. Одоо энэ таны энэ сургалтанд одоо ингээд одоо хүн ороод ер нь ямар өөрчлөлт гарах вэ гэж бодож байна. Одоо энэ таны сургалтанд хүн суулаа гэж бодоход одоо ямар өөрчлөлт харилцаа хандлагаараа ямар ч гэсэн өөрчлөлт гарах юм байна. Тэ сэтгэлгээ үн цэнээ олж авах юм байна гэж бодлоо. Өөр ер нь бол одоо бид нар ч нөгөө ингэдэж штэ хүн ер нь бол хүн одоо бид нар ч бол насан туршдаа нөгөө амьдралаас суралцсан штэ тий бүгдэнд суралцаад бүр эхээс төрөхтэй тийм мэдлэг чадвартай сайн хүн төрнө гэж байхгүй бүгд бид нар амьдралаас суралцаад явдаг. Тэгээд тэгэхээр бид нар насан туршдаа суралцсан амьдралаас. Тэгвэл бид нар нөгөө би болчлоо би миний зөв гэдэг дээрээ бас төвлөрөхгүйгээр ер нь хүн өөрт хэрэгтэй юм аваад хэрэггүй юм бол энэ миний хэрэггүй юм байна гэдэг ийм анализ хийж ер нь явж явах хэрэгтэй байна гэж би ойлгоод байгаа. Тэгээд харилцаа хандлага бол одоо бид нар манай Монгол улсад хувь хүн дээр бол ер нь үгүй сайн ч өөрийгөө зөв аваад явж байгаа хүмүүс байгаа л да. Гэхдээ л бас нөгөө өөрийгөө хүн болж ийн гэд хүн хэлхээс нааш бид нар ч өөртөө болж ийн гэж бодоод яваад идэг шүү дээ. Өөртөө л зөвхөн бодож ийн гэд. Гэтэл бид нэр сурч хөгжиж ахиулснараа тэрийгээ нөгөө алдаагаа олж идэг. Алдаагаа олоод бид нэр хэрэгжүүлнэ гэдэг юм чинь хамгийн чухал. Тэ хэрэгжүүлэхгүй бид нэр сонсоод тийштэй гэд ингээ бодоод явцдаг. Гэхдээ энийг би өөр дээрээ энэ би ер нь энэ дэр алдаад байгаа юм байна. Энэ миний буруу юм байна. Энийг би ер нь ингээд хөгжүүлж өөрийгөө өөрчилж болох юм байх шүү гэсэн нэг юм зүйл дээр өөрөө анализ хийгээд өөрөө өөртөө дүгнэлт хийгээд тэрийгэ үйлдэл болгоод цаашаа явна гэдэг чинь хүнд үр дүн гардаг байхгүй. Тэгээд ирэхээр хүн бид нар чинь ууртай уурлаад ах шалтгаан байхгүй шүү дээ тий өөрийнхөө одоо тэр юугаа өөрийнхөө тэр буруу талаа өөрөө хүлээн зөвшөөрөж чаддаг болчвол тэрийгэ цааш нь зөв болгоод хөгжүүлээд явчвал өөртөө л одоо тайван амар амгалан амьдрах боломжтой. За тэгээд харилцаа хандлага дээр яагаад би харилцаа хандлагыг албан байгууллагт илүү төлхөө орё гэж ингээ яриад байгаа гэхээр албан байгууллагатайгаа ажилч чинь өглөө гараад орой ирдэг, цаг наргүй ажилдаг тий. Дандаа зарим нэг нь автобусын дуунтаад харихч тийм жишээтэй. Тэгээ очингуудаа ядарч ийн гэж өглөө орой унтаад өглөө гараад явдаг. Тэгвэл би албан байгууллага дээр албан байгууллагын ажилчт нь хувь хүний хөгжлийн сайн ажилтаа хандж байгаа хандлага нь зөв. Тэгээ сэтгэлгээ нь зөв байгаад ирвэл тэр албан байгууллагын ажил урагшаа явна. Тэр ажилчингийн амьдрал ахуй сайжирна тий. Ингээд ирэхээр бид нэр ийм уялдаа холбоотой байж нөгөө хүний нөөцөө доктортой авч үлдэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би тэр талаас нь би албан байгууллага дээр очиод энэ гоё хувь хүний хөгжлийн энэ 5 сэдвээрээ би ер нь тэр хүмүүст ингээд гоё мэдээлэл өгч хийсэн. Нэг хүн ч гэсэн энэ мэдээлэлээс сонсоод өөрийгөө өөрчлөөд амьдрал ахуйн сайжраад өөрөө зөв төлөвшөөд ер нь өөрийгөө зөв хөгжүүлээд явчихна гэдэг чинь тэр хүн дээр
маш одоо үр дүнтэй бас их буянтай ажил гэж өөрөө боддгийн. Тэгээд харилцаа хандлага сайжирнаад ирэхээр ч яг уу гэр бүл дотроо эвтэй найртай байна, гэр бүл доктортой байна, ажлын байр доктортой байна, үр хүүхдтэйгээ эвтэй найртай байна, ажиллаж байгаа хамт олонтойгоо хүртэл эвтэй найртай байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ талаас нь би ингээ яриад байгаа байхгүй. Тэгээд дараа нь нөгөө сайжруулалт гэдэг нөгөө эрэг дадлах те бид нар чинь нэг юм хийчихсэн гэж бодонгуудаа тэрийгэ хийдэггүй штэ ганц 2 хоног хийгээл орхичдаг. Тэгээ энэ нэг төлхөө нэг тийм сургалтаа. За тэгээд нөгөө сэтгэлээ өөрчлөе. Тэгээд одоо бид нар хамгийн их нөгөө төлхөө одоо нөгөө санхүүгийн зөв төлөлт хийгээгүйгээс болоод бид нар чинь бас нөгөө юунд төлөвлөөгүй одоо юм дээрээ одоо санхугаа зардлаа ихээр гаргачаад орлого нь бага байдаг. Тэрнээсээ болоод бид нар асуудалд ордог гэд. Энэ тал руугаа бас юм хөөрхөн. Би өөрөө ч бас ингээд суралцаад явж байгаа. Суралцаад өөрийнхөө амьдрал дээр үр дүн гаргасан юмнасаа л би хүмүүст хэлж өгөхгүйд ийм сургалт зохион байгуулж байгаа. Дээр нь би бас Япон улсад ажиллаж амьдарч байхдаа маш их судалгаа хийсэн. Япон улс яагаад ингэж хөгжилтэй орн ингэж хөгжөөд байдгийг, хүмүүс нь ямар хандлагатай байдгийг, тэгээ тухайн компани ямар үйл явдлаар менежментээр ингэж ажлаа урагш нь явуулаад байна гэд ингэж дандаа судалгаа талаас нь ажилласан л та. Сая одоо сүүлийн 4-5 жил ажиллахтаа. Манай ингээд ч гэсэн өөрөө тэнд ажиллаж байгаа юм чинь ерөнхийдөө ингэж ойлгоод бараг л суралцж байгаа юм тийм. Энэ Япон хүмүүсийн дунд ажиллахаар угаасаа л ингээд яг юм нэг одоо Япон хүүхдүүд одоо багаас нь ахуулаад энэ Япон хүмүүс хөгжүүлэхдээ бол ингээд сахилах бат тий одоо төвчээр хатуужил тэгээ энэ нөгөө нэг одоо тууштай байдал тий ийм юмнуудаар ингэж хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлдэг байгаа таахгүй юу. Хүнд итгэлтэй хандах. Тэгээ энэ суур хүмүүжлийг хүүхдүүд ингээд багаасаа эхлээ ингээ хүмүүжил үнтэй ингээ үнд итгэлтэй харилцаа сурцсан сахилах баттай яг цаг нас яс баримталдаг яг энэ чанар бол бас Монгол хүмүүс бас хэрэгтэй бас ингээд суулгаад авчаасаа энэ юмнаас нь бас ингээд бас нэг ч гэсэн монгол хүн сураад авчаасаа гэж би бас боддог байхгүй юу. Тэгээ энэ ууштай чанар сахилах баттай энэ юмд ингээ хичээл зүтгэлтэй яг тас хэлсэн ярьсандаа байдаг тий үнийг хуурдгууд хайрдгөө тий үнэхээр энэ чанараас нь үнэхээр суралцмаар байдаг байхгүй ажилтай тууштай хөдөлмөрчтэй маш хөдөлмөрч өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажил тэгээд ингээд хичнээн уурламаар юм гарсан ч гэсэн саяны тэр нэг харилцаа хандлага гэдэг шиг ингээд ажлынхаа хамт олонтой тэгээд энэ автобусандаа ч явахтаа ч юм уу ерөөсөө уурлахгүй байх тийм орчин юу бүрдсэн байдаг байхгүй яг ингээл уучлаарай гэж хөл дээр ингээд хичээлээрээсээ ингээд хичнээн уурламаар байсан ч гэсэн тэгэж одоо уурлахгүй байх тийм байх одоо юу яадаг л та нөхцөл байдалд орж явдаг л та тэгэлээс миний буруу юм байна. Автобусанд одоо Диншанд метронд ингээд хүмүүс нь орохдоо ингээд бүр ингээд ойчрлоод тийм Япончуудаас бас нэг сурах юм аюу тийм ойчрлоод ингээд зогсоод идэв тийм манайх тэгтээ бас би ингээд би чинь одоо Монголд ихэнхдээ автобусаар явнаа. Тэгээ ер нь бол ингээд харсан чи бас ингээд Японч ингээд араасаа очрлоо сурцсан байлээ. Сурж ийлээ шүү ер нь харагдсан. Тэгээ би хараад бас бодчихсон ямар гоё юм бэ. Хүмүүс маань бас ингэж гоё очрлоод ороод сурцсан байж штэ гэдээ хараад баярлаад байгаамаа. Тийм гоё юмнууд бас харагдаад л тий. Тэгээ энэ одоо өндөр хүчтэй оронд ингээд ажиллаж амьдарч ингэж сурсны өмнө чинь одоо ингээд бас Монголдоо очиод бас тий энэ сайхан юм сурсан мэдсэн юм ингээд цааш нь түгээгээд нэг ч гэсэн Монгол хүний бас ажил амьдралын нэг сайхан болох гэж зорж яваад нь бас маш их баярлж байна. Тэгээд одоо сүүлийн хэдэн хорон үлдэлээ одоо энд ингээд юу одоо хүмүүст энийг хэлчих юмсан гэдэг нэг бодож явдаг юм байвал одоо хэлээч гэж танд сүүлийн орног үлдээ. Тийм тэгээд ер нь бол одоо би сая Япон улсад ажиллаж амьдарчаад тэгээ өөр дээрээ те бас би өөрөө хувь хүндэл дээрээ би өөртөө бас маш их өөрчлөлт хийсэн. За тэгээд ер нь одоо би энэ хүмүүст хилээд өчгөөсөө гэдэг нь бидний нөгөө нэг хэлж байгаа үг хэллэг байна те биендээ бид нар хүндэтгэлтэй мөртлөө
эерэг утгатай үгийг хэлж явах хэрэгтэй. Сөрөг биш. Эерэг утгатай тий. Яаж би энэ хүнд зөв одоо сайхан мэдрэмж төрүүлэх үг хэлэх вэ гэдгээ бодож иж хэлэх хэрэгтэй. Бид нэр шууд ингээ хамаагүй янз янзын үг хэлэхээр нөгөө хүндээ бас нөгөө сөрөг мэдрэмж төрүүлэх гэдэг. Тэгэхээр бидний хамгийн анхан шатныг бие биендээ хүндэтгэлтэй хандах чухал зүйл бол үг хэллэг. Үг хэлгэн дээр бид нар зөв утгатай, сайхан утгатай үгийг хэлээ сурчхна. За дараа нь бие биенийг хүндэлж чаддаг, жоохон хүлээцтэй байх хэрэгтэй. За тэгээд бие биенийг одоо шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Аль болохоор бие биендээ талархаж явах хэрэгтэй тий. Тухайн хүний сайн талыг эхлээд харж авах хэрэгтэй. Муу тал нь байвал за тэр хүнийг бид нар ажлын байран дээр бол одоо энэ хүнд би энэ одоо дутагдлыг би яаж ямар аргаар зөв утгатай хэлж өгөх вэ гэдэг талаас өөрөө удирдах албан тушаалтай хүмүүс бол энийг бодож иж харилцаан дээр хийх хэрэгтэй. Тэгээд ирвэл тухайн байгууллагын хүний нөөц доктортой байна. Одоо сүүлийн үеийн бидний үеийн нийгэм өөр болсон. Одоо энэ үеийн нийгэм өөр болсон. Тийм учраас бид нар харилцаа хандлагыг маш чухал нэг номер тавих хэрэгтэй болсон байхгүй юу? За тэгээ Японд бол яадаг вүлээ удирдах албан тушаалтан тухайн ажилтнаа одоо дутагдaltaй байвал олонний дунд хэлдэггүй шүү дээ тий. Өрөөнд нь тусдаа цаг авч байгаад уулзж байгаад өөртөө уулзаад дутагдлыг хэлдэг. Бид нар болохоор олон хүний дунд нөгөө хүний дутагдлыг хэлээд ирэхээр нөгөө хүн чинь хүлээж авах чадваргүй байдаг. Яагаад мэдээж шүү дээ тий. Одны дунд өөрийнхөө дутагдлыг олон хүний дунд эвгүй байдалд орохгүй тул тэр хүн мэдээж өөрийгөө өмөрөөд дүрсгээд уурлах нь ойлгомжтой. Зарим нэг нь бол тэгэл дуугаа ингээл өнгөрдөг. Энэ чинь бидний харилцааны анхан шатны одоо хандлага гэдэг юм гарч ирж байгаа. Ингээд цаашдаа ирэхээр бид нар хандлагыг ярих болно. Ингээд ирэхээр бид нар өргөн үрээтэй заавал би нэг байгууллага дээр очиход 90 минут бол ерөөсөө харилцаа хандлаган дээр ингээд чөлөөтэй 90 минут бол ярьчихдаг шүү дээ. Бараг цаашаа илүү ярих гэдэг. Тийм болохоор одоо өнөөдөр бол чи битэр зүгээр ингээд ярьж шүү дээ. Одоо нөгөө годомжинд одоо ингээд жишээ нь одоо ингээд годомжинд ингээд нөгөө одоо ингээд нөгөө түгчрээнд ингээд байж байгаа хүмүүс чинь ингээд юугаа дараал тий. Бас нэг нэгнийхээ урдуур дайрж орчих гол хэцүү. Тэн дээр одоо юу гэж хэлдэг. Одоо жишээлбэл нөгөө машин жолоодод явж байгаа хүмүүс ээ шүү дээ тий. Энийг би бас Монголд хэлмээр санагддаг юм аа. Уцаа бариад ингээд уцаа харжгаад машин бариад байгаа байхгүй юу. Тэр чинь одоо нөгөө явган зорчигч нөгөө хажуугаар нь явж байгаа машины жолооч ингээ бие биендээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь хамгийн аюултай юм хийж явж байгаа байхгүй юу? Уцаа барихгүйгээр жолоогоо барих хэрэгтэй. Уц бариад жолоо барина гэдэг чинь хамгийн аюултай. Өөргөж эрсдэлд оруулна нөгөө цуг ойрцоо явж байгаа хүмүүсээ ч эрсдэлд оруулна. Энэ бол аюул их юм билээ Монголд. Тэгээд дээр нь нөгөө би биендээ зам тавьж өгдөггүй. Сигналдал тийм ингээд. Би зам тавьж өгөхгүй өөрөө төрөх гэдэг тий. Өөрөө төрөж гараад ингээд хурдан тавих гэдэг. Тэр чинь нөгөө урсгалд орж байгаа юм чинь нэг игнэнд орсон бол тэр игнэгээр л явал та тий. Тэгээд машины нөгөө юм төвчрэлтэй үед чинь ингээд чагнаал дараад идэг. Чагнаал ер нь дардаггүй шүү дээ. Нэг чинь Японд бол дарахгүй. Японд бол ерөөсөө дардаггүй. Тэгэл ингээд толгойд хол ингээд юу яа хэд би хийсэн тэгээд Японд ерөөсөө тэгж уурлаж машин барьж ингээд сигнал дарж ингэж явж байгаа үнэхээсээ ерөөсөө үзэж байгаагүй мэн. Монгол тийм тэгэхээр эн чинь бас харилцаа нь эн чинь соёл ахгүй юу? Соёл харилцааны соёл. Тэр одоо машин жолоодж байгаа замын харилцаанд орж штэ энэ чинь харилцааны соёл. Дээр нь тэр хүний хандлага буруу байна гэдэг байхгүй юу? Хүлээцтэй байх хэрэгтэй. Нэг л машин бариа явж байгаа бол урдаа ороод ингээд явж байгаа штэ. Тэр замаараа л явах хэрэгтэй. Тийм тэгэхээр энэ бол энийг үлдээ маш сайн ярихаар юм билээ. Тийм. За. Тэгээд тэр нэг Японы нэг ийм юун тойрог байдаг штэ. Тэр нөгөө ногоон Яманато лайн гэдэг штэ тий. Тэр бас Монголд хэрэгжүүлмээр санагддгийг надад л. Тэгвэл энэ төвжирэл бас гайгүй болох гэж боддог шүү дээ. Нөгөө олон талын нөгөө урсгалаар гадна талаас оруулж ирдэг. Яг дундлын бүтэн тойрог нь болохоор одоо манайхаар бол ингээд баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам байгаад тэрнээс бус нь болохоор гадна талын урсгалаас орж ирдэг. Ийм тойрог нь байдаг. Тэр айгүй амар санагддаг. Манай Монголд байгаа удирдлагууд маань байдаг шүү дээ. Харин тэрийг бас хэрэгжүүлээд юм замынхаа төвчрийг бас нэг багасгах тал дээр бас ажил хийгээсэй л гэж бас хүсэх юм биш үү одоо тий. Бас ингээд дэлхийн өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа манай Монгол улс маань нэг ингээд нэг хөгжижээсээ ийм гоё болчихсоо гэж нэг бодож бас нэг үе одоо гоё болсон байлээ. Маш гоё замууд тавигдсан байлээ тий.
зам тавигдаа л лээ. Зам бол маш гоё болсон байлээ. Гол нь одоо тэрийг замаа хэрглэж байгаа жолооч нар нь соёлтой болох хэрэгтэй юм байна гэж харсан. Машин барьж байгаа хүмүүс нь. За Би тэгвэл таны эндээ хувьд хүндэтгэлтэй л ингээд зөндөө нөгөө байгаад зочиод байна. явчвал тэр нь одоо хамгийн чухал. Яг үнэ тий. Тий. За маш их баярлалаа. Өнөөдрийн подкастт зочноор орж ирсэн насаа ихчтэй цаашдынх нь ажил амьдрал өндрөөс өндөр амжилт хүсье. За Баярлалаа. Подкастт урьж оруулсанд баярлалаа. Инхээдээ ч гэсэн манайхаа бас гоё хичээл одоо тий хөгжүүлж байгаа шүү дээ тий. Дараа нь тэр гоё хичээлээрээ бас өөрийгөө амжилтанд хүргээрээ тэр сурсан юмаа бас Монголынхаа ард түмэнд хэлж өгөөрэй гэж хэлж байна. маш их баярлалаа. За тэгээд танаас маш их юм сурдаг шүү. Тэгээ маш их юм сурдаг шүү. Тэгээд таны энэ хийж байгаа ажил чинь маш гоё ингээд сэтгэл санааг өргөөд хүнийг сайхан болгохын төлөө хүмүүсийг ингээд хоорондоо эвтэй нартай сайхан ажиллаж амьдрахын төлөө ингээд юм чи агуу юм энгийн гэж байгаа шүү дээ. Энгийн юмнаас л юм гоё юм эхлэн шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд ингээд сүрэг юм яриахаа болий. Хүмүүст гоё эерэг үг хэлж сурыг те. Хүмүүс нэг нэгээ гүндэлж сурыг. Тэгээ ингээд хүнд ингээ мухаа хандаж гурван саяхлахнаа штэ Монгол хүмүүс чинь хоорондоо гоё эвтэй л да эвтэй байхдаа үчтэй гэж нэг сайхан үг өгдөм маань хэлсэн үг байдаг штэ тийм ээ. Тийм учраас эвтэй байж энэ Монгол орныг одоо ингээ сайхан хөгжүүлэхийн төлөө тэгээд нэг нэгэндээ мухаа хандахгүй сөрөг бодол хэлэхгүй сайхан ингээд амьдрцгаая гэж хэлмээр санагдаад байна. Баярлалаа. Тэгээд баярлалаа. Ямар нэгэн юм чинь жижиг юмнаас л эхэлдэг шүү дээ тий. Тэгэхээр. Баярлалаа. Баярлалаа.